Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд Зумбадал дамын Филиппин цохилтыг задлана. Энэ цохилтыг сурч чадвал таны тоглолтод нэг шинэ чадвар нэмэгдэнэ. За мөн энэ нь тоглолтын үед маш их давтагддаг чухал комбинац юм шүү. За Филиппин цохилт нь эцсийн цохилтыг 40 эсвэл 38-ийн хүүгээр хийх ба 29, 18, 7, 9. За зарим тохиолдолд 16, 20 гэсэн буудлуудад очино. За эцсийн цохилт нь 38-ийн хүүгээр хийгдэнэ. За одоо тэгвэл дээрээ 16 бол 18-ийн хүүг голдуулах хэрэгтэй. За энэ 27 сарын 2 гэж нүгэж. За энэ хоёр хүү байхгүй болсон. Одоо 39. За ингээд эцсийн цохилт нь 38-ийн хүүгээр 16 хүртэл. Тэгэд ингээд 3 эсрэг 1 болоод божхон гарцааг болж байна. За одоо арай өөр барил харъя. Сая бол 38-ийн хүүгээр цохилт хийсэн. За одоо 40-40-оос хэрхэн цохилт хийх харцгаая. За саяныхтай ер нь бол төстэй бодлоо 16, 18-ийн хүүг холдуулах хэрэгтэй. За тэгээд 40-р буудлаас 16 хүртэл цохино гэсэн үг. Андаас цогсоогоод бодоод үзээрэй. За одоо цохилттой. За өмнөх 1-р бодлоготой хүү холдуулах цог гаргаануулаад адилхан. За 16-ны болцсон. 34-өөс 30 руу нөгөөд. Гэт 2 хүний илүүтэй болсноор гэж болно. За өмнөх 2 бодлогын дээр бол ерөнхий зарчмыг сурсан. Одоо арай жоохон хүнд бодлого бодож үзье. Намайг тайлбарлаж өгөхөөс өмнө өөрсдөө бас зогсоогоод бодоод үзээрэй. За энэ чинээс бол 40-ийн хүүгээр зохих боломжгүй. Яагаад гэвэл 45 дээр хүү байхгүй учраас. За одоо 38-аас цохилт хийгднэ гэсэн үг. 18-ийн хүүг цоолоод за бүгдээ адилхаараа цоолоод эндээс 33 дээр хүү авчрах хэрэгтэй. 34-өөс 30 гэж 3 өгөөд бүртгэлгүй байвал. За цохилтын хувьд бол тэнцүү хүү эдэлсэн. За гэхдээ 20 хүү маань 3 нүдлийн дараа даам гарах боломжтой. Хараас зогсоох ямар ч боломж байхгүй. За тэгээ ингээд чигүүрээр нь дараад даам гараад очих нэ. За одоо гараан дээр Филиппин цохилтыг яаж хийж болохыг үзье. За эхний нүүдэл нь 33-аас 28, 18, 23, 39, 33, 42, 18, 44, 30-ээс 7, 12, 31, 26. За ер нь бол ингээ хар дагаж нүгэж байгаа. За эндээс тэгээд харих 20-аас 25 гэж дагаж нүүснээр энэ маш муу нүүдэл болоод одоо 16 бол 18-ийн хүүг холдуулаад эцсийн цохилтыг 40-оос 16 хүртэл ингэ зохиох юм. За одоо цохилтыг хийж үзье. За ингэж. Дараа нь харих яаж нүүсэн 26-аас 21 гэж байхад авчих. За одоо өөр нэг гараа үзье. 32, 28, 18, 23, 38, 32, 12-аас 18, 31-ээс 27, 7-аас 12, 43, 38, 20, 24, 37, 31, 17, 21. За энэ чинээс цагааных 31, 26 гэж тоглодог. За гэвч энэ байрлал дээр 27, 22 гэж нүгэд хард өрх тавьсан. За гэтэл хар энэ өрхөнд нь ороод 12-аас 18 гэж нээсэн. За энэ чанаас ингээд Филиппин цохилт ороод ирж байна. 22-аас 17 гэж нэ. Энэ сайн бодлоо.
Хэрвээ 11-ээс 22 гэдчих юм бол 1 хүү авчна. Тийм учраас харъя. Хурж идэнгүүт нь 16 олон 18% цаолоод 38-аас Филиппин цогцолтой гэдэг авчих нэ. Гавны хэлээд тавлаад. Чухнэ. За харах 17-оос 22 гэдэг этикет орсон байна. За энэ үед 100 будалтамын дөрмийн нэг болох олон ойднэ гэсэн дөрмийг ашиглаад Филиппин цогцолтыг хэмжээнээс хүү авах юм аа. За яаж очихгүй гэвэл 33-аас 28. За заавалчгүй игээ биш бишээ 2 идэх хэрэгтэй. 2 идсэн. За эндээс 38-аас ирнэ цохино гэж ойлгож болно. Тэгэхээр өмнөх аргаараа 18 болон 16-гийн үг халтуулна. За зин цохилт нь 38-аас. За ингээд хөө аваад очих нэ. За өнөөдөр бид Филиппин цогцолтыг сурлаа. Илүү олон дасгал бодлого авахыг хүсвэл над бичиж холбогдож болно. За таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Алдаа бол хэлж өгөөрэй. Та бүхний санал надад маш хэрэгтэй. Дараагийн хичээлээр төвийн цогцолтыг үзэх болно. Баярлалаа.